Оройн төрийн эрхэмлэгчтэй 2 дугаар суваг телевизийн ярилцах танхим нэвтрүүлэг эхэлж байна. Манай энэ удаагийн ярилцах танхимын зочноор хүсэл зорилгоо нэгтгэх хөтөлбөрийн тэргуун Батялт оролцож байна. Танд оройн төргий. За баярлалаа. Тэгэхээр сүүлийн үед таны одоо хаалтын гэрээний талаар олон нийтэд дийлгэсэн баримт олонний анхаарлын төвд байна. Тэгэхээр энэ гэрээнийхээ талаар бас нэмж тодруулж ярихаар зүйл юу байна? Өчигдөр та хэвлэлийн баг хурал хийлээ. Үүгээр одоо хэвлэл мэдээллийн хичнээн хэрэгсэл оролцож за хэдэн бас олон нийтэд хүргэсэн болоо гэдэг сонин санагдаж байна л да. Өчигдөр бид нар нээлттэйгээр сонгуулийн ерхий орны дуугуй зааланд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хүсэл зорилгоо нэгтгэхийн хөдөлгөөний үйл ажиллагааг танилцуулах зорилготой уулзалт зохион байгуулсан. Тэгээ энийг бас манай хэвлэлийнхэн бас хэвлэлийн баг хурал хийж ийн гэж ойлгосон юм шиг байна. Тэгээ ер нь бол бид нар энэ хэвлэлийнхэнтэй уулзаад ер нь одоо Монголын хэвлэл мэдээллийн салбар тийм ээ. Ер нь дөрөв дэх засаг гэж яригддаг энэ том салбарын хүрээнд шудраг хэсэг тийм ээ хэрхэн тогтоох юм бэ? Бид нар үнэхээр шудраг байж чадж гин үгүй гэдэг асуудлыг ярилцсан юм л да. Тэгээд энэ зүгээр хаалтын гэрээ гэдэг бол зүгээр л нэг баримтна. Ер нь бол бид нар энэ одоо Монгол улсуудад ерөөсөө монголчууд бид нар бие биенийг хуурч амьдардаг болчиход байна шүү. Өөрөө өөрийгөө хуурдаг болсон тийм. Би өөр газар очиод хүмүүстэй ярихлаар нэг өөр зүйл ярина тийм ээ. А бодит байдал дээр шал өөр зүйл ярина. Хөвчлэн ингээд нөгөө бодит байдал одоо тэр хүний хийж байгаа үйлдэл хоёр ингээд зөрөөд байгаа байхгүй тийм. Яг энэ одоо улс төр дээр харагддаг болчлоо, хуульчид харагдаж байна тийм ээ. А дээрээс нь сэтгүүлчид одоо бүх салбарт энэ нөлөөлөд эхэлж байгаа шүү. Одоо багш одоо эмч нар л одоо энэ хүн одоо ийм гэж одоо хонш машаа буруу тавьж хүнийг одоо алдахгүй байх гэж би найддаг байхгүй. Тэгэхээр нөгөө энийг би зүгээр одоо зөвхөн одоо энэ нийгэмд сенсац тэгдэх зорилготой энэ мэдээллийг цацж ийн гэж одоо бити буруу ойлгосоо гэж хүсэж байгаа. Ер нь бид нар өнөөдөр хаана монголчуудад бодолцоод ийм нэгдэлтэй амьдармаар байна л да тийм. Тэгээ Монгол улсад өнөөдөр их муу хүн ирэх барьж явах юм бол одоо бүх мэрэгжилтнүүд хоорондоо хагаралдаад ингээд одоо харалтаа хуулийнхын дотор ингээд мөн хагарал үүсчихлээ шүү дээ. Нэг шүүхт өглөө цагдаад өглөө гэдэг мэдээлэл өдөр шөнөгүй гарч ийн тийм. А цаанаас нь одоо жишээлбэл ингээд сэтгүүлчдтэй одоо ингээд уулзаал явж байхад бол бас хаалтын гэрээгүй гэдгээр юм эсвэл эерэг сөрөн хүчин болоод хуваагдсан ч гэдэг юм уу. Ийм одоо ойлгомжгүй байдал үүсээд байгаа юм л да. Тэгээ энэний цаана юу гэдэг гэхлээр л мэдээж нэг ашиг сонирхол бид нар нөгөө сэтгэл зүрх хамаг юм одоо мөг гэдэг зүйлд өгчөөд шүү дээ. Тэгээд ер нь бол өчигдөр дөрвөн байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагаас танаа телевиз ирлээ, ETV телевиз ирсэн, залууцэг.com гэж сайтаас ирсэн, өшөө нэг сонингоос ирсэн байсан. Тэгэхээр бусд нь одоо хайцсан байг л заавал тэр хүмүүс ирэх албагүй л тийм. Ер нь бол гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагыг бол би зүгээр баримттай, нотлогоотой мэдээллийг ирж хайж сонирхолтой тийм ээ. Одоо нийгэмд ач холбогдолтой тийм мэдээллүүдийг олж аваад тэгээд одоо үнэн бодитоор нь одоо 3 дахь читгээд түгээдэг байгууллага гэж би ойлгодог. А гэтэл энэ 2014 оны 1-2 дугаар сард байгуулсан тэр 27 байгууллагатай тийм ээ байгуулсан гэрээнүүдэд одоо маш ноцтой хэд хэдэн өгүүлбэр байгаа юм л та. Тэгэхээр ер нь бол гэрээ гэдэг бол хэний ч хооронд ямар ч хэлбэрээр байгуулагдаж болно. А гагцгүй тэр гэрээн дээр бичигдсэн өгүүлбэрүүд нь ямар утга санаа илэрхийлж байгаа гэдэг нь маш чухал та. Тэгэхээр бол одоо бидний яриад байгаа тэр одоо хамтран ажиллах гэрээ гэдэг бол тэр 12 дугаар зүйл байсан баха. Тэрэн дээр нь бол бие биенийхээ талаар олж авсан мэдээллийг тэгээ хортоогоор ашиглахгүй гэж байна. Тэгээд хортоогоор ашиглахгүй гэдэг нэр томьёол нь ямар утга илэрхийлж байгаа юм тийм ээ. Дээрээс нь 3 читгээд задруулахгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хэвлэлийн эрх чөлөөг боомлсон ийм гэрээ болчлоо. Байгаа юу? Тийм. Ер нь одоо гэрээн дээр нэг тийм заалтал байгаа юм л та. Бидний анхаарал. Тэгээ энэ бол хаалтын одоо өөрөөр хэлэх юм бол хаалтын гэдэг маань ямар нэгэн мэдээллийг өөртөөс одоо тийм өөртөөхөө эсрэг мэдээллийг гаргахгүй гэсэн байдлаар одоо тэр мэдээллийг олж авсан ч та нар гаргахгүй шүү гэж хэвлэлийн эрх чөлөөг боомлсон утга санааг илэрхийлсэн учраас бид нар энийг хаалтын гэрээ гэд нэрлээ сурцсан юм шиг байна тийм ээ. Тэгэхээр бол мэдээж хүмүүс хаалтын гэрээ гэж хийж тийм гэрээ хийхгүй байх л та. Хамтран ажиллах гэрээ гэж байдаг юм уу тий. Одоо санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ гэж байдаг юм. Ямар ч нэртэй хийж болно. Гэхдээ тэр дотор нь одоо хэвлэл мэдээллийн байгууллагын хийж болохгүй үйлдэл ингээд тий төрөөс ирэх барьж байгаа засгийн газар нь ингээд оролцоод ингээд чи ийм мэдээллийг мэдээлж болохгүй шүү ч гэдэг юм ингэж зааж өгч ийн гэдэг нь өөрөө нөгөө ардчлалаас ухарсан нөгөө хэвлэл мэдээллийн эрх чөлөө хэвлэл нийтлэх эрх чөлөө шууд одоо халдсан ийм л зүйл байгаа юм л. Тэгэхээр засгийн газрын хэрэг эрхлэх газраас тухайн хэвлэл мэдээллийн байгууллагатай
энэ гэрээг байгуулсан байгаа. Энэ тодорхой хэмжээний нууцлалтай явсан байна. Та чухам энэ гэрээнүүдийг яаж олж авсан? Яагаад үүнийг олон нийтэд дэлгэхийн тулд одоо олж авах шалтгаан үүссэн бэ? Энэ Монгол улсын засгийн газрын үйл ажиллагаа, энэ засгийн газрын чадамжгүй байдалд дургуутсан төрийн албаагч их олон байна гэж би итгэж байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр 170 гаруй төрийн албаагчтай болсон гэж нэг тоо сонссон. Одоо үнэхээр төрийн албаагчдын тоо бол маш их өсөж шүү дээ, тийм ээ. Нэг дүүргэлчэд тийм 140 байснаа 170 болсон гэж нэг тоо өгдөг байгаа байхгүй. Тэр төрийн албаагч донд бол үнэхээр одоо за 70 мянган одоо шудраг бушинтай эвлэрээд ажилладаг гэхэд 100 мянган шударгаар ажиллахыг хүсэж байгаа юм төрийн албаагч байгаа гэж бодож. Тэгээ төрийн албаагчдаас бидэнд хандаад ийм гэрээ байгуулдаг штэ гэдэг ингээд бид нарт фото зургийг нь явуулсан байгаа л да. Тэгэхээр тэр мэдээлэл үнэн үү худлаа юу тийм ээ. Үнэхээр одоо энэ төсвийн мөнгнөөс гарсан юм уу энэ гэрээний үнийн дүнд зарцуулагдаад байгаа тэр 300 400 сая төгрөг тийм. Энэ нь одоо үнэхээр тэр зориултын дагуу тий төсвийн хөрөнгийг захиран зарцуулсан үгүй юу гэдэг энэ асуултнууд хариулт олох зорилготойгоор холбогдох шалгалтыг хийх хэрэг бүхий авилгатай тэмцэх газарт бид нар хандсан л да. Тэгээ энийг шалгуулсны дараа бид нар яг үнэхээр энэ мөнгө нь хаанаас санхүүжсэн тий хэн одоо гэрээ байгуулсан гэдэг зүйлсийг бол бид нар илүү тодорхой хэлэх байх гэж бодож байна. Авилгатай тэмцэх газарт та хандсан. Тэгэхээр авилгатай тэмцэх газар нь өөрөө тухайн хэвлэл мэдээллийн байгууллагатай ч юм уу хаалтын гэрээтэй хамтын ажиллагааны гэрээтэй байгаа тохиолдолд яах вэ? Бид нар хуулийн дагуу хариугаа нэхнэ. Тэгээд одоо бид нар үнэхээр энэ бол нөгөө нууцын зэрэглэлд хамаарахгүй мэдээлэл байгаа байхгүй. Тэгэхээр бол үндсэн хуулийн заасан эрх хэрэгжүүлээнийхээ дагуу улсын нууцад хамаарахгүй мэдээллийг бол иргэн хүн ирж хайж олж аваад тэгээд тэрнийхээ дагуу одоо асуулт хөрвүүлэх юм бүрэн хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ ихийн хүрээнд л одоо бас хийж байгаа ажил гэж ойлгож байна. Авилгатай тэмцэх газар мэдээж бид нар бол одоо юу ч итгэхээ болчиход шүү дээ. Авилгатай тэмцэх газарт өгөөж би бол ялангуяа сүүлийн одоо 8-9 жил бол шүүх хууль хяналтын байгууллагын алдаатай шийдвэрийн эсрэг тэмцэж байгаа хүн. Тэгээд одоо шүүхэд бол би итгэдэггүй. Одоо шүүх хурлын дээр орохоос хүртэл бүр тий шүүгч нарыг харахаасаа бүр одоо ингээд за энэчтэй гэдэг болчиход байна шүү дээ. Ер нь бол үндсэн хуулийн ер нь бол энэ Монгол улсын хууль хяналтын байгууллага шудраг ус гэдэг юмд бол би бол зүгээр одоо байгаа энэ нөхдөд бол би итгэдэггүй. Гэхдээ одоо надад юу мэдрэгддэг одоо яагаад ийм олон жил ингээд шудраг ус байхгүй байх гэсэн мөртлөө ингээд шантрахгүй яваад идэм ихлээр энэ шудраг амьдрахыг хүссэн маш олон иргэдийн хүсэл байна гэдгийг би олж харсан л да. Тэгэхээр хуульчийн хувьд бас хууль зүйн салбарыг судалж байгаа энэ судлаач хүний хувьд нэг зүйлийг лавлахад одоо нэгэн төрийн албан хаагч хүн надад хэлж ирсэн юм л да. Энэ хаалтын гэрээ гэдэг зүйлд миний дөө битгий итгээрээ. Энэ бол хуулийн өмнө тодорхой баримт бичиг болж хариуцлага хүлээж чадахгүй. Тийм учраас та нар ийм гэрээ тухайн байгуулагч юм уу тухайн сэтгүүлч байгуулсан тохиолдолд шүүхийн өмнө юу ч болж чадахгүй учраас бичих ёстой ажлаа хийгээд одоо хийх ёстой үүргээ гүйцэтгээд яваарай. Энэ чамааг ерөөсөө тийм хэрэг тэмдэх шалтгаан болохгүй гэж хэлсэн. Тэгэхээр та энэ гэрээний үүрэг ач холбогдолыг юу гэж үзэж байна? Жишээ нь одоо тэр гэрээгээ зөрчилсөн тохиолдолд сэтгүүлч нь албан байгууллагын хариуцлага хүлээх үү? Одоо хүлээлгэж чадахгүй байх л та. Тэгэхээр энэ бол илүү нөгөө нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэдтэй холбоотой асуудал болж байгаа л байх л та тийм ээ. Одоо тэр бид нар сонгуулийн үеэр гарч ирсэн хөвсгөлийн телевиз гэл нэг тий телевизийн захирал гэл нэг нөхөр нэг ажилтнаа тийм ээ. Бид нар энэ хүнийг ингэхээс чи ингэчлээ гэл одоо өөрөөр хэлбэл удирдлагынхаа эсрэг ажилласан сэтгүүлч тийм ээ. Одоо хариуцлага хүлээлгээд байгаа юм шийдгээд байгаа юм зодоодсон шүү дээ тий. Тэгэхээр яг энэтэй адилхан одоо телевизийн эзэдтэй л энэ гэрээг байгуулад тийм ээ. Тэгээ магадгүй одоо засгийн газрын чаддаг зүйлчин төр зөвшөөрлийг олох нь олохгүй гэдэг асуудал байдаг шүү дээ. Би бол энэ хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бас бүгдийг буруутгах мөн санагдав. Яг тэгэхээр засгийн газар өөрөө ирэх барьж байгаа учраас одоо зарим хэвлэл мэдээллийг бол хаагаад байна шүү дээ. Одоо шил амжилт.com гэл хаасан гэл амжилт.com сайтынхан бол хэвлэлийн урал хийжсэн тийм ээ. Сайтуудын холбооноос. Тэгэхээр энэ зүгээр төрийн энэ хүчийг энэ буруу зүйлд ашиглаж байгаа энэ тусгал юм болов уу гэж харж байгаа. Зүгээр би өмнө нь бол компани захирлууд өөрийнхөө эсрэг мэдээлэхгүйгээд хаалтын гэрээ хийлээ гэдэг ч юм уу тий. Улс төрийн улс төрчид жишээлбэл хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ хийж байгаа гэсэн юмыг бид сонсдог байсан. Гэтэл өнөөдөр засаг төр нь ингээд хаалтын гэрээ хэвлэлийнхэнтэй хийдэг гэдэг би зүгээр сая баримтыг олж аваад бол үнэхээр баг тий шоконд орж байгаа байхгүй. Ер нь шоконд л орж шүү дээ. Тэгээд одоо би одоо мэдээ үзэх ёстой мó ёсгүй мó тий. Тэгэхээр бид нар нөгөө нэг телевиз гэдэг зүйл чинь өөрөө бол үн зөв мэдээлэл өгч явах хэрэгтэй. Бид нар өнөөдөр зүгээр жүжигчилсэн тийм найруулгатай юм үздэг ч юм уу тийм ээ.
ч одоо бас л нөгөө хэвлэл мэдээллийн салбар маань өөрөө ямар байна гэдэг дүгнэлтийг бас үзэгчд хийгээсэй гэж үзэж. Тэгээ надаас бол яг энэ мэдээлэл хийсний дараа маш олон ингэж асууж байна л да тий. Одоо баг зарим найз нөхдөд чи зөв юм хийгээд байна буруу юм гэдэг тий. Баг одоо нөгөө чи чинь улс төрч болох гээд байгаа. Улс төр чи чинь одоо улс төрч ялгаа хоёрыг сонингоор алдаг чи мэдэх өдрөөр ингэж тий. Тэгэхээр би өнөөдөр нэг хин нэгэн таалаг надад бол юу ямар нэг алдах юм байхгүй гэдэг шууд хэлмээр байна. Них айгаад имээгээд байх юм байхгүй тий. Тэр хүнийг одоо юу гэж яаж гүтгэж яаж тэр бол ерөөсөө хамаахгүй. Зүгээр өнөөдөр бодит байдал тэр Монгол улсын засаг дээрээс нь хэвлэл мэдээллийн байгууллагууд тий иймэрхүү байдлаар хараат бос байдлаа алдсан юм байна гэдгийг л олон нийтэд мэдээлэх нь одоо миний хэрвээ хамтын ажиллагааны гэрээ байгаад манай мэдээллийг түлхүүн мэдээлж өгөөч одоо хэдийгээр жирийн санагдаж байгаа ч гэсэн энэ мэдээлэлд илүү их ач холбогдол өгмөр байна гэсэн бол төлбөртэй мэдээ явуулах ийм зүйл бол байдгаа. Энийг бол иргэд ойлгоод байгаа. Тэгэхээр болоод өнгөрсөн бодиттой үйл явдлыг олонний нүднээс нууж өгөөч гэж байгуулсан гэдгээрээ энэ гэрээ илүү одоо хор хөнөөлтөж гэх юм уу сөрөг талтай юм л да. Тэгэхээр гэрээний үнийн дүнг хараад танд юу бодогдсон бэ? Надад бол одоо жишээ нэг хэвлэл мэдээллийн байгууллага 5 саяас 10 сая төгрөг байсан. За нийт үнийн дүнгээрээ 400 сая хүрэхгүй төгрөгийн хэмжээтэй байсан. За нэг холбоо 200 сая төгрөг авсан багч жишээтэй. Тэгэхээр чинь энэ бүхэн нийлээд засгийн газрын нэр хүндийн үндсэн юм уу гэдэг асуудал төрөөд үүнийг ч одоо бас би цахим хуудасаар жиргсэн л дээ. Тэгэхээр энэ үнийн дүнтэй холбоотойгоор та юу гэж хэлэх вэ? Өнөөдөр 5 сая 10 сая төгрөгийн өмнө бүхэл бүтэн байгууллага бүтэн жилийн хугацаанд хариуцлага хүлээнэ гэж байж болох уу? Алдаа дутагдлыг чинь нууж өгье. Бүх одоо сөрөг муу мухай бүхнийж хаацаалаад хараагүй юм шиг нүдэ анаад чихээ бүглүүд өнгөрье гэж тийм үү? Энэ хэвлэл мэдээллийн байгууллага нэгдүгürt одоо өөрсдөө олж авсан засгийн газар түүний гишүүдтэй холбоотой янз бүрийн мэдээллийг цацахгүйгээд үүр хүлээжлээ тий. Дээрээс нь энэ засгийн газартай байгуулсан гэрээгээ ашиглаад өөр юу ч хийж болохоор иймэрхүү хуулийн залт байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бие биенийхээ олж авсан мэдээллийг хортоогоор ашиглахгүй гуравт шийдгээд задруулахгүй гэж. Одоо жишээлбэл засгийн газар хэвлэл мэдээлэл магадгүй танаа телевизтэй гэрээ байгуулсан гэхэд танаа телевиз гэмт хэргийн шинжтэй одоо үйлдэл хийлээ шүү дээ тийм ээ. Одоо хуулиар хориглосон зүйл хийлээ гэхэд тэрийг одоо шалгахгүй гэсэн утга санаа илэрхийлээд байна шүү. Энэ бол ерөөс аль аль талаас нь харахад л ерөөсөө маш нийгэмд хор аюултай үзэгдэл гэж би үзэж байгаа. Энэ бол маш их аюултай үзэгдэл байна гэж би бол дүгнэж байгаа. Тэгээд засгийн газрын тэр танхимих биш зөвхөн засгийн газрын хэрэглэх газар байгуулсан гэдэг утгаараа ерөнхий сайдыг ч юм уу тодорхой маш явцсан хүрээнд хийгдсэн гэрээ болов гэж бодож байна л да. Тухайлбал яам болгонтой бараг хамтын ажиллагааны ч юм уу харилцан ойлголцлын ч юм уу тийм нэг янз бүрийн гэрээнүүд байдгийг. Тэгэхээр энэ хин нэгэн сайд алдаа дутагдал гаргалаа гэдэг тэрийг гаргахгүй байх асуудал биш баг. Та энийг хүрээг нь юу гэж би зүгээр гэрээ байгуулаад эхэлснийг л би өөрөө гайхаад байгаа байхгүй. Тэгэд яагаад үнийн дүн бас ингэж өөр байгаа юм те. Жишээлбэл би судлаад үзэхэд бол реклам сурчлага явуулах үний тариф нь бол бүх телевизүүл адилхан байгаа жишг байгаа байхгүй. Гэтэл одоо шууд огцонд одоо зарим сонин 5 сая те. За сонингуудад дан 5 сая өгсөн бол бас нэг өөр. Зарим сонин 10 сая, зарим телевиз нь 5 сая, зарим телевиз нь 10 сая те. Энэ цензур үнийн ханшийг одоо бас яаж тогтоод юм бэ? Энэ аргачлалыг ойлгохгүй байхгүй тийм. Тэгээ ер нь бол тийм ерөнхий засгийн газрын одоо энэ хийж байгаа үйл ажиллагаа бол тооцоо судалгаатай тийм ээ. Тэгээ одоо ямар нөхцөлд одоо ямар хэмжээгээр тэр мэдээллийг үнэлж одоо телевиз авах одоо тэр засгийн газар нь төлбөр төлөх чинь тийм. Энэ гэрэн дээр жишээлбэл одоо зарим тохиолдолд одоо энэ гэрээний үнийн дунд одоо өөрчлөлт оруулж болно гэсэн тийм нэмэгдүүлж болно гэсэн юм яриад байна. Тэгээ яг үнэхээр 5 сая 10 саяар хийсэн ч үү тийм ээ цаана нөөр тооч байгаа энийг бол бас мэдэхгүй шүү. Тэгэхээр чи Монгол улсын иргэд бид бол хардах хэрэгтэй болсон шүү авилгатай тэмцэх хууль гарснаар тийм авилгын эсрэг хууль гарснаар. Тэгэхээр та энэ сарын 10-нд хүсэл зорилгоо нэгтгэхийн хөтөлбөрөөс одоо цуглаан зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэ хаалтын гэрээг эсрэг үсэрч. За тэгээд өнөөдөр энэ мэдээллийг энэ сэдвийг ярьж байхад бол ер нь одоо ардчлалын нэг тулгуур зарчимч одоо хэвлэл мэдээлэл олж авах эрх чөлөө байгаа. За тэгээд дараа нь жагсаал цуглаан хийх энэ эрх чөлөө бас ардчлалтай холбоотой. Тэгтэл одоо өмнөх засгийн газруудад би ийм баримтыг харж байгаагүй л дээ. Байсан ч юм уу, байгаагүй ч юм уу үүнийг баттай хийж мэдэхгүй. Ямар ч байсан өнөөдөр ийм баримт олон нийтэд дийлгэгдлээ. Үүнийхээ талаар одоо эсэргүүцээд цуглаан зохион байгуулах гэж байна. Энэ цуглаанаар чухам юу болох юм? Цуглааны үр дагаврыг
та ер нь хэрхэн төсөөлж байна вэ? Магадгүй таныг баривчлаад явж өгч юм уу? Зүгээр энэ олон нийтэд бид нар цуглаан зохион байгуулах зар мэдээлэлд харааж байгаа. Одоо бид нар бол 2 сарын өмнөөс энэ цуглаан зохион байгуулах тухайга одоо холбогдох хуулийнхын дагуу Сүхбаатар дүүргийн тамгын газар мэдэгдээд тэгээд одоо Сүхбаатар дүүргийн тамгын газараас бол бидний одоо юуг одоо үйл ажиллагааг бүртгэж авлаа гэдэг хариугаа өгсөн байгаа. Гэхдээ ер нь бол өнөөдөр бид нар нэг юмыг л сайн одоо санамаар байгаа юм. Жишээлбэл 1990 онд анх энэ хувьсгал хийгээд арчилсан хувьсгал гэдэг өнөөдөр энэ эрх барьцсан хүмүүсийн бариад зэгсэжсэн лоцонгуудыг бид нар одоо эргэж судалж байна л да. Жишээлбэл зээлийн социализм хэрэггүй л гэж бичижсэн байна. Залуу үеийг бүү басамжил гэдэг юм байсан байна. Ардын эрхт төр хэрэгтэй тийм ээ. Хүний эрхийг эрх хэмжээнд дээдлэе. Улс төрийн төвчөө огцроход хичнээн хүний амнаас хэрэгтэй юм байж гэдэг юм уу тийм. Ингээд агуулгаар нь аваад үзэхэд яг энийг бид нар өөрсдөнд өнөөдөр бариад зогсох юм нөхцөлөд үүсчихэд байгаа байхгүй. Нөгөө хаана нөгөө ардын эрхт төр тийм ээ. Хаана нөгөө шударгаас хаана нөгөө хүний эрх нөгөө залуу үе басамжилтгүй юм чи хаана гэдгийг бид нар асуух гэдэг байгаа байхгүй. Тэгээд иргэдээс бол түгээмэл нэг 3-4 зүйлийг асуугаад байгаа юм. За энэ дээр нэгдүгээрт нь та нар өмнөх тэмцлүүдээс юугаар ялгах юм бэ? Иргэний хөдөлгөөн гэж гарч ирэл та нар тэмцэж байгаа л нөгөө Батцандан Магна эдэр чинь сайд их хурлын гишүүн дарга болол алга болчихлоо гэдэг. За бид нар тэднээс ялгах зүйл нь бол бид нар бодиттой зорилт за үр дүнг одоо таны асуусан үр дүнг гэж байгаа. Энэ юу юм гэхлээр бид нар ерөөсөө энэ иргэний хяналт гэдэг зүйлийг тогтооё. Иргэд бид нар өнөөдөр одоо өмнөх хувьсгалууд бол тэмцлүүд бол би сайн хүн эднэр чадахгүй байна гэдэг тийм ээ солигдох тухай яриадсан байхгүй. Одоо бид нар дандаа ингээл иргэний нийгмийн байгууллагууд би бол өөрөө сүүлийн 8 жил иргэний байгууллагын дунд маш одоо идэвхтэй ажиллаж байгаа юм тийм ээ. Тэгээ ингээд дунд нь ажиллаж байхад бол бид нар сайн хүмүүс эдгээр муу тэгээ ирэх барьж байгаа хүмүүс бол муу. Тэгэхээр бид нар солигдчих юм бол одоо сайн болно. Солигдохын тулд бид нар сонгуулийнхаа системийг өөрчлөх ёстой гэдэг. Өөрөөр хэлэх юм бол нөгөө төрийн эрх мэдлрүүл ингэж тэмүүлсэн байхгүй. Бидний тэмцэл бол та нар юу хийгээд байгаа юм бэ гэдэг хянах эрх мэдлийг л ард түмэнд өгье гэсэн юм одоо агуулгатай. Тэгээд энэ бол бүхэлдэн агуулгын хувьд маш өөр гэдгийг манай үзэгч нэгдүгээр ойлгосон нэгдүгээр. За хоёрдугаарт нь бид нар яг хуулийн дагуу хуульчлагдсан эрх хэрэгжүүлээний хөдөлгөөн тэмцэл хийж байгаа. Тэгээд энэ утгаараа бол бид нарыг одоо ямар нэгэн хууль зүйн одоо үндслэлээр буруутгах ямар ч шалтгаан байхгүй. Гуравдугаарт нь иргэд бол нөгөө 7 сарын 1 шиг юм болчихгүй гэдэг одоо бид нар асууад ийм юусоо болохгүй. Үнэхээр одоо 7 сарын 1-нд юу болсон бэ гэхэлэр тэр шаардлага нь буруу байсан. Тэр тухайн өдөр болсон тэр зохион байгуулалт удирдагчид нар ч гэсэн одоо хит одоо буруу тийшээ тийм ээ энэ хөдөлгөөнийг удирдаад буруу газараа чагсан гэж бид нар бол дүгндэг байхгүй. Тэгэхээр буруу алдаа гарсан учраас тэнд одоо тийм болсон. Тэгээ бид бол аль болохоор одоо зөв бодиттой асуултыг тийм ээ эрх баригчдаас асуухыг зорж байгаа. Тэгээ энэ бол мэдээж бидэнд тэр хяналт тавьдаг эрх мэдлээ өгөөч гэдэг асуудлыг тавьж байгаа. За 3 дугаар түгээмэл асуудал нь болохоор ер нь одоо таны та бүхний хийгээд байгаа тэмцлийн үр дүн эцэст нь одоо хинд ямар ашигтай юм бэ тий та нар хүнээс мөнгө авч жагсаад байгаа ч юм уу гэдэг ийм буруу хандлага байна шүү дээ хүмүүс. Тэгэхээр бид нар бол жагсаал цуглаан хийснийхаа дараа иргэн бүхэн хянагч болно гэхэлэр жишээл төрийн албан багч иргэн хоёрын хоорондын харилцаанд тэнцвэрт байдал үүснэ. Өнөөдөр нэг манай төрийн албан багчид ер нь би өөрөө хүний эрхийг судалдаг хүний хувьд хүний эрхийн зөрчил хизээ хаана эхэлдэг вэ гэхэлэр ерөөсөө харц тулгарх үеэс хүний эрхийн зөрчил эхлэх байгаа байхгүй манад. Ерөөсөө манай төрийн албан багч үүдээрээ шагаагаад орж байгаа хүнийг хараад энэ хинбэ гэдгээс нь шалтгаалаад үйлчлэг нь өөр байгаа гэдэг шүү дээ. Гоё одоо жипнес гоё ах бууж ирээ тийм ээ. Магадгүй тэр нь олонний танил ч юм уу тий их мөнгөтэй хүн байх юм бол сайн бахаа гэдээ уулздаг тий. Нэг жоохон ядарсан дүү хүн байх юм бол хаалга хаажээ гэд хашгичаад байдаг тийм ээ. Тэгэхээр чи энэ нөгөө хүний эрхийн зөрчил нөгөө үндсэн хуулийн заасан хэнийг ч ялгуурлан гадуурхгүй гэдэг тийм ээ үзэл санаа ерөөсөө л харц тулгархаас эхлээл ингээд зөрчигдөд эхэлдэг байхгүй. Тэгэхээр бид энэ иргэний хяналтыг төрд бий болгоод иргэдэд бид нар хоёр төрлийн эрхийг нэмж өгөх гэдэг. Энэ нь юу гэхэлэр ерөөсөө одоо дижитал хамгаалт хөтөлбөрүүд бид нар ярьжсэн одоо гар утас дүрс дуу бичлэг хийдэг техник хэрэгслийг иргэн хүн төрийн албан багчтай харилцахтай хэрэгэлдэг эрхийг өгч гэж байна. Өнөөдөр бол бид нар нэг жагсаал цуглаан гэдэг нэг төрийн байгууллагт нэг шаардлага төрөхгөө л ирэхлээр төрийнхэн бол биднийг маш сайн бичиж авдаг шүү дээ. Бид нар өөдөөс нь бичих гэхлээр болохгүй гэдэг. Тэг юугаа нууцлаад байдгийг тийм. Гэх мэтчлэн иймэрхүү одоо яг хүнд хэрэг болохоор зүйлүүдийг бид нар шаардах болно гэдгийг хэлмээр. За тэгэхээр энэ хөдөлгөөний маань одоо энэ цуглаан
бас нэг тодорхой үр дүнтэй байх ёстой. Үр дүнгуудын та ерөнхийд нь бол та хэлчихлээ. Гэхдээ өнөөдөр хаалтын гэрээ гэдэг дээрээ төвлөрөөд ярихаар энэ хаалтын гэрээ цуцлах ёстой юм уу? Аль эсвэл одоо хаалтын гэрээ хийсэн хүмүүс нь бид нар үнэхээр энийг хийсэн маа гэдгээ хүлээх ёстой юм уу? Эсвэл засгийн газрын алдаа дутагдлыг одоо ямар нэгэн цензургүйгээр хизээ яаж мэдээлэх нь гэдэгт нь үзэгчд, уншигчд одоо хяналт тавих юм уу? Яаж үүнийг үр дүнд хүргэх вэ? Одоо тэгэхээр бид нар авилгатай тэмцэх газарт ямар ч хэсэн зэрэг хөрөнгө гарсан шалтгаан нөхцөл тий үнэхээр төсвийн хөрөнгөнөөс зориулт тусаар зарцуулсан уугүй юу гэдгийг эрх шалгах ерхий байгууллагын шалгаад дүнгээ өгнө үст тийм ээ. Нөгөө талаас бидний туйлын зөв гэж бид нар хэлээгүй шүү дээ. Магадгүй тэр гэрээг нь бид нар ойлгоогүй гэж байна. Тэгэхээр энэ талаар бид нар олон нийтийн нээлттэй хилцүүлгээ болгох засгийн газар шаардна. Засгийн газар суугаад тэр гэрээ байгуулсан нэг талан суугаад нөгөө гэрээ байгуулсан нөгөө талан суугаад гэрээнийхээ хийж байгаа гэрээнийхээ талаар нэг мөр ойлголттой байсан үгүй юу гэдэг маш хэрэгэлзэж байгаа байхгүй юу. За өнөөдөр бид нар тэр Twitter хуудас ашигладаг л да. Тэр Twitter хуудсан дээр ингэж яхад бол зарим нэг сэтгүүлчд бол надад ч гэсэн наад гэрээ чинь байгаа. Наадах чинь байлаа гэд би засгийн газрыг бол гөвж байгаа ч гэдэг юм уу иймэрхүү юм бичээд байгаа юм. Тэгэхээр тэр гэрээний агуулга юу байсан юм бэ те? Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёр гэрээний хилцээр хийж байгаа хоёр тал хоёулаа ашиг сонирхол нэгдэж тэр гэрээ хийгддэг байхгүй юу уулна. Тэгэхээр нэгдэггүй байж тэр гэрээг хийчих юм уу те? Нэгдэг байх юм бол энэ чинь аль нэг нь хүчээр тулгаад гэрээ хийсэн гэсэн үг шүү. Тэгэхээр гих мэтлэр ийм яг хууль зүйн хүрээндч тэр зүгээр энгийн агуулгын хүрээндч тэр одоо хил зүйн ухааны хүрээндч тэр тийм ээ энэ эрдэмтэн шинжээчдийг суулгаж байгаа. Яг энэ гэрээний үг үсгэн дээр бид нар анализ хийх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр бол энийг бид нар түүнээс ш одоо өөр өөрөөхөө тайлбарлаа л бол одоо гой гоёор тайлбарлаа л байх тийм ээ. Хаалтын гэрээ гэж яриад байгаа шигсэн одоо тэр гэрээг хийсэн эзний одоо ажиллаж байгаа бусад сэтгүүлчт нь бол одоо буруутай биш шүү дээ. Тэрийг мэдээгүй ч үж магадгүй. Тэгэхээр цаашдаа ер нь хаалтын гэрээ гэдэг асуудлыг ерөөсөө бүр хаях бүр ерөөсөө байхгүй болох энэ тал руу одоо та бүхний тэмцэлж чиглэж гин гэж ойлгоод байна л да. Гэхдээ танд ер нь гэрэний хуулбар яг би хоёр талаас хоёр байгууллага гарын үсэг зурсан байгаа. Над бол бүх гэрээнийх нь хуулбар төлбөрийн баримтууд мөртөл байж байгаа. Тэгээ тэрийг бол би өчигдөрөөс олон нийтэд бол бас дэлгээд тэр ирсэн дөрвөн байгууллага бол бүгдийг нь аваа явсан байгаа. Тэгээ ер нь бол одоо би яг энэ салбар бол өөртөө ч холбоотой байгаа байхгүй бас тий. Одоо би бол танаа энэ салбарын асуудлаар ингээд яриад бас ингээд сайн мэдэхгүй шүү дээ дотор нор. Тэгэхээр манай зарим хуульч найз нөхдүүд бол хэлдэг байхгүй. Энэ одоо дарга нараас дарамт ирээд байгаа маа гэдэг. Тэгэхээр бас сэтгүүлчүнд бас дарга нараас нь дарамт ирдэг юм шиг тий. Тэр нөгөө хөвсгөлийн телевизийн асуудал ярихад л зодуулдаг юм шиг л шүү. Чин жишээлбэл ингээд ямар нэгэн байдлаар ийм мэдээлэлд ингээд шийдэг юм уу тий. Иймэрхүү одоо нөлөөлөх гэсэн орлогч байдаг юм уу тиймэрхүү байсан уу гэж би бас санал тавих асуудал байна. Гэхдээ түүнийг хүлээж авах уу үгүй юу гэдэг бол тэгээд тухайн сэтгүүлчийн үзэл бодол янз бүрийн зүйлтэй холбоотой. Тэгэхээр нөгөө нэг бас нэг бүхий найраа байдгүй гэхлээр бид бүгд байдгийг мэддэг мөртлөө зарим байхгүй гэж хариулдаг. Хүний ёсоор гуйж болно, нэр төрөө хамгаалуулахыг бодож болно. Хүнд ер нь нэр хүн хамгийн үнцэнтэй капитал нь гэж боддог л доо. Тэгэхээр бизнесийн нэр хүнд ч тэр, хувь улс төрчийн нэр хүнд ч тэр өөр. Гэтэл бүхэл бүтэн засгийн газар мэдээлэлээ сөрөг мэдээллийг маань гаргахгүй шүү гэсэн гэрээ хийсэн гэж би одоо энэ хэвлэлийн баг хурал ер нь удаа дараагийн хаалтын гэрээний талаарх ойлголтуудаас аваад тэгээд үнийн дүн гэхээр л одоо засгийн газар мэдээж өөрийнхөө нэр хүндийг асар өндөр үнцэнтэй үнэлсэн байхаа гэж бодоход ийм хагасаа төгрөг хүрэхгүй хэмжээний хагас тэрбум төгрөг хүрэхгүй ийм хэмжээний үнийн дүнд Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллагыг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг одоо чимээгүй болгож чадсан гэдэгт л харамсаад байгаа юм л да. Тэгээ ер нь бол би өнөөдрийн танаа суугаар тийм ээ бас ингээд хоёулаа бас өөрөөсөө нэг салбарын төлөөлөгч биш. Тэгээ би бас нийтийн телевиз үзэж байгаа бүх хүмүүстээ уриалмаар байгаа байхгүй. Ер нь өөрөөсөө хуурхаа болиё л гэдэг юм тийм. Бид нар одоо өнөөдөр жишээлбэл хуулийн салбарт юу болж байна гэхэлэр үнэхээр л тий бусдын нөлөөнд автаад жишээлбэл ямар нэгэн шийдвэр гаргахад хин нэг нөлөөлөд байгаа байхгүй. Энэ нөлөөллөөс цөмөр ангид байхын тулд юу ихэ гэдэг л бодмоор байгаа тий. Түүнээс биш амьдрал сайхан байна, би шудраг байна гэд яг үнэндээ бол шудраг ажил болохгүй л байгаа байхгүй тий. Энийг л засахын төлөө одоо энэ хүсэл зорилгоо нэгтгэх хөдөлгөөн ажиллаж байгаа та бүхнээс гуйгаад байгаа. Одоо Монгол улс бол энэ сая 2 орны гүрний одоо тэргүүнүүд айлчилсны үр дүнд бас эдийн засгийг хөгжих одоо бид нар өөрсдөө хөгжих тааламжтай нөхцөл бүрдэж байгаа юм шиг би бол харж байгаа.
Тэгэхдээ бид нар өөрсдөө дотроо уучраа олмоор ш. Би энийгээ хураал ингээл зөвхөн тэнийг их мэдлэлд очиод төсвийн мөнгнөөс нэг арай илүүхэн завшчих гээл те. Би бол одоо энэ улс төрийн тогтолцоо бол маш их богдсон те. Дээрээс нь энэ улс төрийн намууд гэдэг бол зөвхөн одоо ямар ч тэр одоо та биднийг сайхан амьдруулах бодлого гэхээсээ илүү яаж нэгээ давж худлаа ярьж олон нийтийн итгэлийг авч гараад тийм ээ. Тэгээд тэр төсвийн хөрөнгө захиран зарцуулдаг төрийн албанд өөрсдийнхөө хүмүүсийг байршуулах гэдэг ийм өрсөлдөөн болж хувирлаа шүү дээ. Энэ бүр сүултээ зохион байгуулалтаа гэмт тэр нөгөө маф гэдэг юмны хэлбэрлүүгөө шилжиж байгаа ч юм уу тийм. Иймэрхүү байдал бол хажигдаад байна. Тэгэхээр энэ дээр бас би хуульчтайгаа бас дуурайч, дуу хоолойгоо нэгтгэж тийм ээ. Бид нар бас төржөөл бие биенийг одоо ингээл барьж ичих гэл одоо дээрээс ингээ хуулийн байгууллага ялангуяа одоо энэ гүйцэтгэж ажил эрхэлдэг байгууллагууд нь бие биенийгээ тагнасан гэдэг асуудал олон нийт тийм ээ. Дийлгээд тэгээд одоо бие биенийгээ шалгадаг байгууллагт нь өргөдөл өгөөд ингээд бүр Монгол улсын өнөөгийн хууль зүйн нийгмийг мэрэгжлийн үүднээс харах юм бол нэг шок жүжиг шиг юм болоод байгаа. Яг зүгээр одоо иргэн хүнийхээ хувьд харахад бол энэ бол маш аюултай юм айдсыг бий болгож байгаа. Тэгээ энэ ерөөсөө энэ махны машиныг буруу ажиллаад эхлэх юм бол энэ одоо ирэх барьж байгаа хүмүүс ч гэсэн өөрсдийнх нь эсрэг ажиллана гэдгийг ойлгосол гэдгийг хэлмээр байгаа байхгүй тийм. Энэ хоёр даргын үед бид нар тэмцэж эхэлсэн байхгүй. Одоо ерөнхийлөгч байх үед нь энэ шүүгч болохоо ойлчлоо шүү гэдэг иргэдийн шудраг шүүх гэдэг байгууллага. Энэ ерөнхийлөгч үе ерөнхийлөгч нарт бид нар маш олон удаа энэ шүүхийн шинжилэл дээр анхаараач гэдэг өргөдлөгсөн л доо. Тэгээд үр дүнд нь яг өнөөдөр арчилсан ерөнхийлөгч маань элбэг дөрж маань шудраг шүүхийг байгуулна гэдэг ихнээсээ жоохон логик алдаатай уриалга гаргаад тэрэндээ итгээд тэгээд Тэмүүжин Лүндэн дөрж гэдэг хоёр итгээд ерөөсөө энэ хууль зүйн салбарыг баллаа хийж байгаа байхгүй. Тэгээд би энэ дээр бол юу хэлэх гээд байдаг гэхээр ер нь бол энэ хууль зүйн салбарын шинжилэл бол үнэхээр шаардлагатай байна. Энийг бол ард түмэн захиалаад хилмигдсэн хохирсон хэрэгт. Гэтэл нөгөө захиалга өгж байгаа хүмүүсийгээ сонсохгүйгээр улс төрчд өөрсдөө ингээд хийгээд байгаа нэг паналтай байгаа байхгүй тийм. Тэгээ нөгөө их хоёр түрүү хэллээ шүү дээ энэ махны машин аюултай гэх тийм. Инх хоёр тэр ерөнхийлөгч байх үедээ бол энийг ерөөсөө сонсоогүй. Гэтэл өөрөө машинд болоод ихсэн байхгүй. Нэг өөрийнхөө буруу хийсэн махны машинда тийм. Тэр үедээ яг хөглөө энэ шүүгчин болох байсан шудраг бус болчлоо тийм. Ингээд одоо яриад эхэлдэг. Тэгэхээр хизээ нэгэн цагт энэ түүхт автагдахгүй байх аргагүй. Магадгүй нөгөө өнөөдөр шүүхийг шинжилнэгээ явж ирсэн Тэмүүжин маань энэ шүүгч болохоо байчлаа. Миний хийсэн зохион бүтээсэн махны машин намайг машиндаа ингээд хуулийн дуурахыг одоо үгүйсэхгүй ийм л хөцлөд үүсэж байгаа байхгүй. За баярлалаа. За тэгээд энэ удаагийн ярилцах танхим маань үүгээр өндөрлөж байна. Энэ удаагийн ярилцах танхимын зочноор хүсэл зорилгоо нэгтгэх хөтөлбөрийн тэргүүн Батялд оролцлоо. Үзэгчдэдтэй баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.